ингээд та бүхэн манай тавтай морил. Сайн уу манайхаа? Бүгдээрээ сайхан амарч гин үү? Ажил нь тавлгүй, өөр хүүхдүүд нь сайн уу? Шири богийн хоёр нь завгүй ажиллаа хийгээл 3 сайхан зулцгаа ихийг хүлээгээл богийн нийшээ Кент орчоод одоо гэрлүүгээ харж байгаа. Тэгээ сүүлийн үед нэлээд олон хүмүүсийн давхардаж асуусан асуултанд богийн өнөөдөр хариулъя гэж бодож байна. За тэр асуулт маань ямар асуулт вэ гэхээр Америкийн нэгдсэн улсад төрсөн хүүхдийг одоо ээж аавгүйгээр яаж Монгол явуулах вэ? Хүүхдүүдээ Монгол явуулсан туршлагаасаа хуваалцаач гэд нэлээд одоо ээжнэр асуусан. Богийн зарим нэгэнд нь хариулт өгсөн, заримд нь хариулж амжаагүй байгаа. Тэгэхээр та нартайгаа энэ талаар өөрийнхөө туршлагаас хуваалцъя гэж бодоод энэ бичлэгийг хийж байна. За, Америкийн нэгдсэн улсад төрсэн хүүхдүүдийг Монгол явуулахын тулд маш их төвчээр, ялангуяа ээжээс шийдвэр гаргахын тулд маш их төвчээр хатуужил шаардлагатай байна. За, хамгийн түрүүнд энд төрсэн хөөрхөн үүрстэй Америкийн нэгдсэн улсын иргэний паспортыг авч өгнө. Номер 1. За, хоёрт нь Монгол руу явах хоёр талын билетийг аавна. Korea Airlines-ыг богийн 100% санал болгоно. Яагаад тэгэхээр билетийн ингээд нааш цаашаа болох бүрэн боломжтой байдаг. За, 3 дугаарт хамгийн чухал юм манай аав ээж хоёр сүүлийн 6 сар одоо бид нартай хамт амьдарч агаад тэг хүүхдүүдийн маань аваа явсан. Тийм болохоор хүүгүүд ээж аавтай ингээд өдөржингөө хамт байгаад ээж аавтай амьдраад ингээд дасчихсан байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь агаа нь хамт явсан болохоор манай хоёр одоо Монголд очиод яа итгэхгүй та нар манайхаа бараг 6 сар болох гэж байна. Яг өөр гэдэг ээж хоёр жаахан өгөөч. Нэг ч удаа уйлаагүй, нэг ч удаа мами ээжээ ааваа бид хоёрыг санаж ин гэж хэлээгүй. Үнэхээр гайхалтай мондаг. Тэр нь аав ээж хоёр сүүлийн 6 сар хамт амьдарчихсан. Тэгээд агаа нь хамт байгаа болохоор тэгээ манай хоёрт одоо бид хоёрыг ингээд санах бараг ингээд зав байхгүй. 1-5 өдөр цэцэрлэгтээ явж ийн. Хагасаа бүтсэн өдөр болонгууд манай дүүнэр аваад агаа салхинд гараа явчих ийн. Аав ээж маань маш сайн харж ийн. Одоо эмээ өвөө ах их ч юм уу энд хамт амьдарч ягаад Монгол руу явуул хүүхэд бол ямар ч асуудалгүй юм байлээ. Энд амьдарч ягаад одоо хин нэгнээр тэ Монголд явуулаад Монголд аваачаар шинэ орчин шинэ хүмүүстэй байхаар бол хүүхэд шал өөр мэдээж хэрэг гэрээ санана, ээж авгаа санана, найз нөхдөө санана. Тийм ээ шал өөр. Тийм болохоор богигийнх нь хэлэх гээд байгаа нэг том санаа, маш чухал санаа. Энд ээж аав нь ч юм уу ах их чинь хамт амьдарч байгаад аваа явах юм бол ямар ч асуудалгүй байлээ гэдгийг бог нь хэлэх гээд байна. За дараагийн чухал юм гэхээр одоо натруудаар бичиг баримтаа баталгаажуулна. Тэр маань болохоор хүүхдүүдийнхээ овог нэрийг төрсөн он сар паспортны дугаараа бичээд ээж аавынхаас хоёулынгийнх нь мэдээлэл авах ёстой. Ээж аавынх нь овог нэр, төрсөн он сар, гэрийн хаяг авч явах гэж байгаа хүнийх нь овог нэр, паспортын дугаар, төрсөн он сар бэжэж одоо 3 талаасаа хүүхдийн нэрүүд те тэгээд ээж аавынх нь хоёулынгийнх нь байдаг юм байна. Тэгээд авч явах гэж байгаа хүнийх нь нэр, паспортын дугаар энэ гурлаа ээжэж натратын газар очиод баталгаажуулдаг юм байлээ. Тэр нь ямар утгатай вэ гэхээр энэ овогтой хүүхдүүдээ одоо энэ овогтой аав ээж нь энэ овогтой энэ хүнд өгж явуулахыг хүлээж зөвшөөрж гинэ гэсэн утгатай манайхаа захиа байдаг. Тэр нь Google дээр search хийхээр гараад ирнэ. Ерөнхийдөө иймэрхүү утгатай захиа, иймэрхүү бол зүгээр гэсэн. Богийн яг хөө тэрийг блогны артлыг хасаргаад Google-ээс хайгаад оруулчих. Та нар манаас хэрэг болж магадгүй. Тэгтээ аав ээж хоёрыг Америкаас гараад Солонгосоор дамжаад Монголд очиход ямар ч одоо гайл дээр нэг ч удаа асууж шалгаагүй байна лээ. Тэгтээ юмыг ээж мэдхүү
гэдэг үүднээс тэр захиаг хийх хэрэгтэй. За ингээд хүүхдүүд маань ингээд Монголд очичлоо. Монголд буунгуудаа 7 хоногийн дотор гэлүү 2-7 хоногийн дотор гадаадын иргэнийг бүртгэх харьяалалд заавал одоо бүртгүүлэх шаардлагатай. Хүүхдийнхаа паспортыг авч чод нэг хүүхдийн 70 эдэн мянган төгрөг гэсэн баха тушаагаад одоо иргэний өрнөлөх шиг хэмжээтэй тийм төр оршин суух өрнөлөх авдаг юм байлээ. 5 жилийн хугацаатай хөөхөн зургийг наагаад нэр усыг бичээд, насыг бичээд хөөхөн иргэний өрнөлөх шиг нүгдэх юм байлээ. 5 жилийн хугацаатай. За тэгээд тэрийг авцсан байхад бол асуудалгүй. Гадаадын иргэний харьяа дээр байгууллагад бүртгүүлж амжихгүй одоо бүртгүүлээгүй байвал Монгол улсын хилээр гарахт нь торгуул нордуулдаг гэсэн. За өөр чинь мартаж сонсон юм юу вэ? Одоо Америкийн нэгдсэн улсад төрсэн ихэнх хүүхдүүд маань Монгол улсын төрсний гэрчлэгээтэй байдаг. Тэгээд өөр чухал юм чи юу вэ? Ерөнхийдөө л манай хоёр бол Монголд маш дуртай байгаа, маш илэмсэг байгаа. Манай 5 настай ээд минь тэгсэн штэ. Ээжээ, Монгол ямар гоё юм бэ? Тэ би яагаад анх удаа Монголд ирж байгаа ингэж асуусан гэж боддоо та нар хөөрхөн байгааз. Би тэгээ асуухт нь ваа, миний өө чи ямар ухаантай юм бэ? Ер нь бол хүүхдийг баг гэлтгүү одоо ингээ хүүхдээсээ хүн суралцж яадаг. Би өөрөөсөө ингээ харахад бол би 3 настай хассан хүүгээсээ, 5 настай нэгүүлэн хүүгээсээ, 18 настай эрмэн заяа хүүгээсээ ямар нэгэн юм суралцж яадаг. Хүн заавал өөрийнхөө үеийн ч юм уу эсвэл өөрөөсөө ахмад насны хүнээс суралцах одоо тийм албагүй. Хүн одоо бага насны хүүхдээс ч гэсэн ямар нэг юм суралцж болдог. За өөр ингээд та нартай хэлэхгүй орхигдуулсан чухал юм юу байгаа илээ гэж бодоод байл та. За ямар ч байсан хүүхдүүдээ Монгол явуулъя гэж шийдсэн бол хамгийн түрүү тэр шийдвэрийг гаргах гэдэг бол маш чухал. Нилээд төвчээр зориг ээж нараас шаардна. Та нар бол мэдж байгаа боог нь бол нилээн хэдэн өдөр уйлж ээж энэ шийдвэрийг гаргасан. Тэгтээ ингээд жижиг бизнес эхлүүлэхэд хэрвээ хүүхдүүд маань энд байсан бол нилээд амаргүй хүүхдүүдтэй ингээд халамж маш их дутх байсан байлээ. Аав ээж хоёртой хүү охин хоёр нь маш их баярлж байгаа. Ямар ч хэсэн бид хоёр чинь одоо ингээд жижиг бизнес эхлүүлэх гэж банкнаас одоо бизнесийн зээл авчихсан. Тэрийг тодорхой хугацаанд төлж дуусгах ёстой. Урт цагаар ажиллаж ийн хоолны бизнес бол маш их тийм урт цагаар ажиллахыг шаарддаг юм билээ бүр цаанаасаа. Тэгэхээр ямар ч хэсэн одоо ингээд хөвгүүдээ ирэхэд зээлнийхаа ингээд тодорхой хувийг төлчихсөн. Нилээд их юмны ард гарчихсан байх нэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Зак за ингээд жоохон трафикт орж байна. Нэрээ ингээд Шири Богийн хоёр нь Оши ямыг нээхээс өмнө зөвхөн одоо найз нөхдийн хүрээнд одоо танил талын хүрээнд монголчуудыгаа мэддэг байсан бол одоо Оши ямыг нээгдснээс хойш манад маш олон монголчууд ирж байгаа. Манай Сиэтлд маш олон их оюутан залуусууд их амьдардаг юм байна. Тэгээд одоо Шири бит хоёртоо яг адилхан тэг ингээд ажиллаа хийгээд хүүхдүүдээ Монгол явуулсан гэр бүл зөндөө байдаг юм билээ манайхаа. Би л одоо ингээд би бол анх хүүхдүүдээ Монгол явуулахдаа тэг ялангуяа 5 настай, 3 настай 2 хүүхдээ яг өөрсдөө ингээд шийдвэр гаргаж чадахгүй байхад нь одоо өмнөөс нь шийдвэр гаргаж явуулчихж байгаа байхгүй аав ээж бид нар чинь. Тэгээд тэрэн дээр айгүйх эмзэглэжсэн. Одоо ингээд хүмүүс ирээл ингээд ярилцаал хүүхдтэй юу, хүүхд нь хаана байгаа гэж хэлэхээр та хоёртой ингээд адилхан Монгол явуулцсан гэсэн ээж аав нар бас нилээд байдаг юм байлаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад ажиллаж байгаа бас монголчууд маань үр хүүхдээ харах тэгээ одоо ингээд жоохон цаг хугацаа хомос байгаа улмаас бид хоёр шиг л ингээд ямар нэгэн шалтгаантай байгаа улмаас хүүхдүүдээ Монгол явуулж байгаа. Ер нь Америкийн нэгдсэн улсад амьдрахад одоо амжиргааны өртөг маш өндөр байдаг. Би дээр нэг Америкт амьдрах нэг блог оруулсан, тэрийг би блогийг эргээд үзсэн, нэлээд учир дутагдaltaй одоо хоцорсон мэдээлэл оруулсан байлээ. Блогийн нэг боломж олдвол сүүлийн үеийн ялангуяа одоо тэгээ 2020 он гараад одоо байрны үн ямар байна, ажлын одоо цалингийн дундаж ямар байна, нийт одоо ерөнхийдөө Америк нэгдсэн улсад амьдрах зардал өртгийн талаар нэг блог хий гэж бодож байна. Байрны үн бол маш их өссөн байлээ манайхаа.
хоёр нь ерөнхийдөө ингээд хүн ингээд нэг амьдраад ингээд суурин болоод ирэхээр эргэн тойронд яг ингээд юу өөрчлөгдөж чинь, юу шинжлэгдэж чинь гэдгийг анзаархаа болчихдөг юм байна. Ер нь зарим одоо Монголд амьдарч байгаа хүмүүсүүд Америкт явчих юм бол Тэнгэрээс баг мөнгө унаад ороод ирэх дайны юм боддог. Ер нь бол тийм биш шүү манайхаа. Маш их хөдөлмөрлжээж юмны учрыг наадаа цаатай олж иж энэ улсад амьдрах. Хэрвээ одоо ажил хийхгүй бол Америкийн нэгдсэн улсад амьдрах ямар ч боломж авахгүй. Та орон гэргүй хүмүүсүүдийн бараг л тоонтэй ингээд орно. Монголд хүн одоо ингээд ажил хийхгүй багт чинь одоо ингээд болно шүү дээ. Ингээд ах дүүсийнхаараа ингээд нэг өрөөгийн түрээслээд ч юм уу ингээд ямар ч хэсэн Монголд ажил хийхгүй байхад амьдраад ээж болно. Харин Америкийн нэгдсэн улсад ажил хийхгүй бол танд амьдрах ямар ч боломж авахгүй. Тэрийг бол богийн хатуу хэлж байна. Гэхдээ хүн өөрөө яг хөдөлмөрлж чадвал хүний хөдөлмөрийг сайхан үнэлж чаддаг. Богийн энэ блогороо дамжуулаад ямар ч хэсэн тэг Америкийн нэгдсэн улсад төрсэн хүүхдүүдээ богино хугацаагаар Монгол руу явуулах гэж байгаа аав ээжүүдтэй тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн гэж бодож байна. Ингээд манай блогоор жашиж бидэнтэй хамт байдагт үргэлж баярлалаа шүү та нартай. Хэрвээ бидний блогийг анх удаа үзэж байгаа хүн байвал бидний Bogi's Life гэсэн channel-ыг subscribe дараад тэгээ бидэнтэй хамт байгаад баярлалаа. Удахгүй блогороо дахин уулзъя. За Богийн баг одоо гэртээ ирж ширэма сайхан амттай хоол хийгээд хүлээгээд байж байгаа.